Босс. Язундал саатунд Андреас 2-оор тоглолтон иргэрсэн. Үчэндүү шахаад явсан Үчэндүү зарлсан мөн Келли Чон тасалж байна. Тал шууд огтлоо шилжсэн. Зүг яах вэ чухал үедээ. Имэгзэгтэй мөчөд. Тийм ер нь бол цувралын 3 дахь тоглолтод 2 тэгээс 2 хүлээсэнгүй. Эргээд өөрөө өнөр заяаг Үнэхээр гоё оролт байсан. Зээх их юм бол зод жаргал ерөөсөө эргэлсэн. Одоог бодлохын талаар зөв байрал дээрээс ямарчсан чухал ажил тамирчид хүмүүс штороо минь эргэлт байсан байдаг. За Маккензи муур гарч яд авч байгаа. Тэр нямын эсрэг бөмбөг авсан. За дотооноос нэлээд доош. Зүг яах вэ чухал үедээ. Имэгзэгтэй мөчөд. Шанаа. Зүг яах вэ чухал үедээ. Имэгзэгтэй мөчөд. Давцаад нээс өөрөө бөмбөгийг авсан 3 он шилдэг үзсэн. Нээсээ шилдэг амжилттай авсан. Ташид нээс надад кордор гаргаад өөрөө дайрсан амгуудтай хэмжээр онцлог. Станаа дахин авсангүй. Шатаа буцаад өгсөн. Рос тоглоомжтой нэг шилдэг хийгэр бол. Тэр сүүлийн он жилүүд хичнээн амар гэж. Юрги Монголын Сэсэмгийн холбоо Цувралын 3 дахь тоглолт 2 оноо гэж тооцсон. 8-2. Ядгаа. сая үчээнд сууж ийн үгүй. За Индра багийнхаа тоглохыг эхлүүлэх юм байна. За багийн телегоноор тоглогчид байхгүй гэдэг бол Индрад мэдээж илүү тоглох боломж, тоглооны орлого илүү олон хийх тоо нэмэгдэн ойлгомжтой. Индрагийн тоглохоор амжилттай болсон. Хурдан давталгаанд гаргаад өгсөн ариун цэцэг солгоо цацаад 2 оноо авлаа. За цуврал 2 тэг байгаа. Эхний тоглолт бол 30 онооны зөрүүтэй дууссан. Дараагийн тоглолт 29 онооны зөрүүтэй дууссан. Ер нь 30 гээд аль тоглолт бол бараг 30 гээд бол болохоор байна энэ зүрх. Гэхдээ эхний хагасын тоглолтууд бол их ойрхон байгаа. Хуулан хөл алдаад унсан. Чимэд долгоор давталгаагаа алдчихлаа. Гэхдээ хоёр боломжийг өөрөө үүсгэж чадвуу гэтэл хажуугийн журам дээр шиглээ. За өнөө Индрагийн шийдэлд унжил байгаа харагдах юм. За тэр үсэлжлээлчгүй эхний хагасын тоглолт бол их ойрхон тэгээд нэг 3 дугаар үеэс эхлээд Амазонсод оноогоо холдуулчихад байгаа. Сая үчээнд сууж ийн үгүй. Тийм эсрэхний тоглолттой хажуудаа сууж дээ. За тийм байна. Өнөөдөр ихтэй тоглолтод бол оролцохооргүй харагдаж байна. Хулан 3 оноо. За шимиг. За тэгэд легоноор тоглогчид байхгүй. Итүгний үед бол байжлах хамгийн өндөр бүрэлдэхүүнийг л гаргаж ирж штэ. Инэрлийг цас чимэгтэй чимэд толгортой хамт гаргаж ирсэн. Сарантуя. За гоё хөдөлгөөн байсан да. Дамжуул чимэд толгор дээр ирсэн. Чимэд толгорын шидлэн дээр хулан хаалт хийсэн. Гисэн идэж 2 дахь боломжоор чимэд толгор оноогоо авч чадсан. Багийнх нь эхний оноо. За одоо тэгээд өөр хэн нэгэнд найдахгүйгээр итүгийн ирвсүүдийнхэн өөрсөдөө л найдах цаг ирээд байна. Монгол тоглогчдод бол найдана. Хариуг нь хулан барьлаа. За чимэд толгорын шидэл 6 гисэн байсан юм байна. 2 оноо гэж тооцсон. 8-2. За итүгний хувьд бол удирдлын хамгийн чухал гэж хэлж болохоор тоглолт нэр ингээд их хүч сул орж ирж байна да. Ер нь цувралын яг нөгөө сондгой тоотой тоглолтууд хамгийн чухал байдаг шүү дээ. 1 3 5 ч гэдэг юм уу. За гараас нэлээ. Тэгээд өнөөдрийн тоглолт нь мэдээж хожиж чадах юм бол сэтгэл зүйн давуу тал болон бусад зүйлс өөр болно. Робинсон доор нурууны илүү гэдгийг ч анхаар нь харуулсан да. Сэлгэнээс гарч ирэх төвийн тоглогч гэвэл Алия байгаа. Тэгээд өөрч даваа хүүх нэрлж байна. Бусдаараа бол нурууны тоглогчид Улаанбаатар Амазонсын бүлгэнд бол 50 илүү. Тэгэхээр одоо хурдтай шидэлтэй тоглох шаардлага итгэгээр өсөд байна да. Бөмбөг алдчихлаа. Хурдан давталгаа урд нь хоёулаа гараад ирсэн байх юм. 12-2 засварлага авдаггүй дээ. Тэгээ дээрээс нь Улаанбаатар Амазонсын эсрэг учраас ер нь
дээдлийн аль ч эмэгтэй баг нурууны давуу гаргана гэдэг баг боломжгүй харагдаад байгаамаа. Одоо шинэ талбайд гарсан байгаа 4 тоглолтыг харах юм бол 4 номер дээр тоглодог Булан 3-т орж байгаа. Тэгээ боловч одоо олбшин байр дээр ямар өндөр тоглолчлээ. Ингээ харахаар бүр үнээр байж боломгүй өндөр баг л байгаад гандаа хаасаас. Тэгсэн мөртлөө хурдаар тутахгүй байгаа. Ямар ч баг эсрэг. Цаанаас сая даваагүй орж ирэхээр босч ирж байгаа харагдаж байна. Тэгэхээр нэг асуулт байна. Өнөөдөр энэ солилцоог идэвхтэй ирсүүдээс хэн хийх нь вэ гэдэг. За нөгөө тал ариун цэцгийн 3 оноо 3 минутанд 15 оноо авлаа. Шүндрүүтэй л давталж байна доо. Нөгөө тал дээр яаж оноогоо их үзэх вэ гэдэг асуулт байсан хэвээрээ. Индра задалсан инрэл дундаас инрэлийн шийдэл амжилт бай. Тоглолт эхлснээс хамгийн тухтай байдлаар шийдсэн давталсан тохиолдол сая өгнө боллоо шүү. Робинсон дэндүү амархан байна да. Эцсийн мөчид хараа хамгаалалт оновчтой болчлоо. Идэвгүй ирвсүүдийн довтлогоо гой дамжуулаад цас чимэг яа. Ийм довтлоонуудыг алдаад байвал Амазонсын эсрэг ойрхон тоглоно гэдэг нь бүр хэцүү болчих шүү дээ. Энэ үед Дамари Робинсон довтлоон дээр орж ирээд алдаа авсан. Торгуулийн шийдлийг үүсгэхээр боллоо. За хариуцуудаас солилцоо орж ирнэ. Даваагүй. Энэчлийн бас шилдэг шин тоглогчийн шагналд их дээгүүр яригдах хөстэй тоглогчдын нэг даваагүй гэмд бол Робинсны ихний шийдэл амжилттай. Хоёр шийдэл мөн амжилттай болсон. Шууд амжилтын платинум ивент тэтгэгч Дасанда Бухан Эмбанк мөн платинум ивент тэтгэгчээр спортыг дэмжигч Toyota-гийн албан дилер Top Motors. Ирвсүүдийн довтлогоо Индра. За хоёр слоньяраас Амари Робинсны эсрэг хараад ирсэн шүү. Хөдөө тоглох боломжтой доо. Индра дээр алдаа боллоо. Тэг маш их энерги зарцуулж тоглож байна доо. Робинсон тийм амархан ч хуурдахгүй байна. Тэгээд өндөр түвшний тоглогч хизээ яаж хөдлөх үү, хамгаалтан дээр хэрхэн мэдрэх вэ гэдгийг л утгаар нь харуулж байна. Манай хэцүү байсан хийвээ доош өглөө. Индра засвал орон зай гарсан, задлаа. Чимэд болгор илүү дамжуул. Цас чимэг 3-аас шийдэлтэн авч боллоо. За Амазонс бол маш хурдан довтлоонд орж байгаа. Болорцэг энэ удаа өөрөө довтлсон чимэд болгороос алдаа авсан. Торгуулийн шийдлийг шийднэ. За нөгөө талаараа идэвгүй ирвсүүдийн хувьд өнөөдрийн тоглолтын туршид нэг том асуудал байх боломжтой нь юу гэх юм бол алдааны асуудал. Цөөхөн тоглогчийн бүрэлдэхүүнтэй байгаа сэлгээнээс гарч ирэх хүмүүсийн нөөц сул учраас тийм олон алдаа гарах хэрэггүй гэж хэлж болно. Тэгээд одоо хоёр гадаад тоглогч нь оролцохгүй. За дээрээс нь зуул цэцэг бэртэлтэй өөр ахаад мөнгөн цэцэг бэртэлтэй байгаа санагдчих байна. Дөрвөн тоглогч байхгүй. Мөнх цэцэг тийм. тэг ялангуяа 3 нь бол бүр яг ротейшны гол тоглогчд шүү дээ. Чимэлгэр идэвгүй ирсэн сүүлийн хэдэн тоглолтууд дээрээ дараалж хожоод имплээ авч шалгах гол шалтгаануудын нэг бас зуул цэцэг байсан. тэгэлгүй яах. Гэсэн хэдий ч тэгээд бэртлээс болоод энэ өдрийн тоглолтуудыг үзлээ. Тэгээ тоглож чадхааргүй болсон. За дамжуулт гоё. Даваагүй үндсэн салгоогоор явлаа. Хитэ хүчтэй болчлоо. Робинсон, Амазонсын сагсан бөмбөг дэндүү хэлбэрх нь харагдаж байна. Газар өөрсдөө л тоглоогоо алддаг хүмүүс зүгээр суларч олж чадаад байна. Тэгээ зурцгийн үед бол яг бэртлээс эргэж ирээд доктортой тоглолтуудаа оролцоо формо олж эхэлж байсан. Тэгээ яг тэр үедээ харамсалтай дахиад их хүнд бэртэл авцсан да. Болорцгийн араараа өгсөн амжилт нь эзэнгүй боллоо. Үнэхээр Амазонсын тэгээд нэг эсрэг багийн хамгаалтыг хүснээрээ хөдөлгөж байна. Хүссэн талаараа давтуулж байна. Яаж сулрах уу, хэн сул байгаа вэ гэдгийг ч гэсэн амтгүй сайн олж өгч байна. Индра 3-аас шийдэлт нь оновчтой. За одоо багийн лидерээс ийм зүйл ирэхээс яах вэ? Энэ довтлогоо санаачлах одоо л Индрагаас хэрэгтэй. Индра Монголын шилдэгүүдийн нэг гэдгийг бид нэр сайн мэднэ. Гэхдээ хариуд нь харин дэлхийн 3-3 сагсан бөмбөгийн шилдэг шидэгчдийн нэг болсон. Хулангийн хариу. За хулын тоглолт нь 9 оноогоо авсан. 9 оноогоо бүгдийг нь холын шилдэлтийн шувны араас авлаа. 3-3 шидэл бүгдийг нэгжлээ. Индра. За чимэдлгоор
Сарантуягийн олон цаашид дутсан. Робинсны самбар. Сарантуяа бол яг нэг тийм бэлдсэн хувилбараас те бөмбөг шилжээ суул шидээд найдвартай идэх хүн шүү дээ. Гэтэл энд бол яг тэгж сулрах боломж олдохгүй байна. Робинсон довтлооны оновчтой дээрээс нь алдаатай. Дийлдгүүтэй. Ганцаараа самбар төсрөл авч штэ. Ер нь бол тэгээд яа харахгүй төвөнд тоглож байхгүй дутуу тал харагдаж байна. Цас чимэг будагтай талбад гэхээс илүү 3 номер дээр илүү сайн тоглолтыг үзүүлдэг шүү. Тэгээд даваагүй гэвэл төвийн байр тоглож гэсэн нуруу бол бас нам тоглож штэ. Залбайд Улаанбаатар Амазонсоос урт насан орж ирсэн байна. За нөлрөл Улаанбаатар Амазонсын хувьд бол бэлтгэлтэй тоглогчид эргэн ирсэн. За аварч байгамд Келли Чон гэж лиг оноор ирсэн гэдэг үүднээс шилтгаалаад урт насангийн хувьд бол минутын нөлрөл бол харьцангуй цөөрчөд байгаа. Чимд болгор бөмбөг хэдэмчээд ороод ирсэн. Аав хүүгийн заслаан доошоо зөрүүд өгч чадсан. Чимд болгор өөрөө шидээд алдлаа. Болорцыг хурдан давталгаа Амазонсын хурдан давталгаа алдаа боллоо. Робинсон илүү байгаа тал нь юу вэ гэдгийг Амазонсынхан мэдрээ тоглоод байна. Тэгж байна. Юу илүү одоо түүгээрэл тоглож байна доо. За эхний үе 18 оны зүрхтэй 3 минут 41 секунд дутуу байхад удирдлагын MVP-гээр нэрлэгдэх хамгийн өндөр магадлалтай болор эдэн орж ирэхэд бэлэн болсон байна. Ингээд завсарлагааныг хэвтүү эрбсүүдээс захиалжээ. Шууд дамжуулалтын платинум ивент итгэгч Tino таны супер ап. iTrip application-ыг та ресторан, зочид, багцаа, аялал, аялал виз, такси, бүгдийг хэд орос. iTrip далтлаас ирээр. Шууд дамжуулалтын платинум ивент итгэгч спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors. Land Cruiser 300 Hybrid загвар Toyota Top Motors тун утгахгүй. Спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дилер Top Motors. Шууд дамжуулалтын платинум ивент итгэгч Tino Super App-аар дэлхийн 57 улсад таксигаа дуудаад төлбөрөө төгрөгөөр төлөх боломжтой. Яг одоо Tino аппликейшнээ татаад 20,000 төгрөгийн урамшууллыг мөн бэлгэнд аваарай. За итүүг ерөөсүүдийн захиалсан засварлагын хугацаа дууссан. Amari Robinson эхний тургуулын шидэлтэй амжилттай болголоо. Залбайд Баатрын болор эрдэнэ Амазонсын бүрэлдэхүүнд орж ирсэн байгаа. За удирдлын үнцэнтэй тоглогч бол тэгээд Улаанбаатар Амазонсоос тодорхой нь ерөөдөө ойлгомжтой баг тийм. За гол шалгуур бол одоо нөгөө удирдлын 75% дэш буюу 11 тоглолтод доотлон тоглосон байх ёстой гэдэг заалт байгаа. Тэгээд удахгүй бас лигийн шагналууд тодорч эхлэх байх эмэгтэй лиг маань хэдийн нэгэнтэй лигийн тоглолтууд дуусаад плей-офф эхний шид талтаа ороод ирсэн шүү дээ. Индра 3 оноо авлаа. 25-8. Насан болордон булан за бөмбөг гоё шидэлцэндээ урд насан сударч чадсан 3 онооны шидэлт амжилттай болсон 20 онооны зөрүү. Эхний үед ихэд л 20 онооны зөрөг үүсгээд байгаа. 3 минут дутуу байна. За энэ байдлаар Amazon өнөөдөр чинь 100-аас дээш оноо авахч магадлал өндөр харагдаад эхэллээ. За уг нь итүүг эрвсүүд баг өнөөдөр шинэхэн өмсгөлтэйгээ гарч ирлээ. Сагсан бөмбөгт шинэ өмсгөлтэй гарч ирэхээр хажигдчих гол үдэг тал ихэл байдаг да. Тэгээд ямар ч төвчний сагсан бөмбөгт ер нь хөл бөмбөгт ирчихсэн тийм зүйл ажиглагдаад байна. За чимэг отлогоо алдлаа. За хуусан маш хурдан тоглоондоо шилжсэн дээ. Урд насан энэ удаа харин шидсэнгүү доор болордон даваагүй эсрэг. Задлсан, шилжсэн, болорцэг дахиад урд насан ямар гоё дамжуултыг өгчвөө. Болор эрдэнэ суу шидсэн шидэлтийг юу гэж алдах вэ? Багийн 30 дахь оноо болор эрдэнэ тоглолтын нээлттэй оноогоо авлаа. Эхний оноогоо авсан. 38
2 минут 20 секундын хугацаа үлдсэн байхад хэдийнэ 30 оноо төрсөн байна Amazons. Халуун за маш гойслаа ашиглаад яваад ирсэн 2 оноо авлаа. За эмэгтэй лигийн плей-оффын нөгөө цуврал бас яг 2 тэг гэсэн ажилтаа олчихсан байгаа. Pirates 10 дуутыг 2 тэгээр тэргүүлж байгаа. Хулан суларсан 3 онооны шийдэлтэй амжилттай болсон. За Amazons өнөөдөр ер нь эмэгтэй дээд лигийн одоо нэг тоглолтод авсан онооны рекорд гэж байдаг үл эвгээр л харагдаж байна да. Эхний үе дуусаагүй 33 оноо хэдийн авсан юм чинь. Халуу. Индра Хоёр чадраар л оноонуудаа явуулж энэ хариуцуудээс Индра урваа шидсэн Индрагийн шидэлт хинэгүүд амжилттай 3 дахь удаага авнглаа. 20 оны зүрх юу ч гэсэн бариад яваад байна. Шилжсэн утнасан доор болоо идэнэ байгаа. Робинсон задлсан хулан сул байх юм бол бөмбөг ирэхэл юм бол энэ эргэлзэхгүй шигээ гэж гарч ирсэн бол тоо. За хулангийн үед бол техний үед 4 олон шидэлтийг онгочаад байна одоогоор. Хэдийх хамаатай болчихсон бол да энэ байдлаараа олон шийдэх боломж гарахаар харагдаж байна. Амархан сулраад байна. Засчмаг 145 шийдсэн байдгүй. Насан өмнөний араас явсан эзэнгүү бөмбөг явсаар Робинсон дээр ирлээ. Робинсон алдаа боллоо. Халууны алдаа. За энэ улирлын турш түүгнээсөөр нэг ажиглагдсан зүйлс нь засчмыг саран туяач гэдэг юм уу бас лигийн шидэгчд багтна байгаа ч гэсэн яг энэ шидэгчд дээрээ толгуурлсан нэг хөлбөрч гэдэг юм уу суллах одоо тоглолт юусэн харагдаагүй шүү. Тэгсэн. Гэтэ их сонирхолтой юм л да. Итүүгийн ерөөсөд улирлыг сайн эхлүүлээгүй. Ирам мэрэгжилтийн ирээд улирал нь тис өөр болоод багийн тоглолт нь өөр болоод хожоод эхэлсэн, олон дараалж хоцсон, улмаар плей-оффд орж чадсан. Гэсэн ч 2 тэг байгаад тэгмүүд нь араас нь явуулчлаа. Цуврал одоо 2 тэг гэдэг нь цуврал дөнгөжл эхэлж штэ ер нь бол цувралын 3 дахь тоглолтын өмнө. Тэг ялангуяа бүр хамгийн чухал байж болох тоглолтын өмнө явуулчихсан гэдгийг их анхаарал татчих юм. Тэгэхээр одоо тэгээд багийн ард юу болж байгааг бид сайн мэдэхгүй хааш хийж гарахгүй. Гэсэн хэдий ч эхлүүлсэн ажлаа дуусгаагүй явна гэдгийг харин зөвлөхгүй санагдаж байна. Тэгээ бас нэг одоо гайхаж байгаа зүйл нь тасгалжуулагчаас гадна 2 лиг оноор тоглож байна. Тоглолтод оролцохгүй гэдэг бүр сонирхолтой чинь. Зүгээр нэг ингэ тоглолт биш шүү. Тэгээд одоо бараг л бүхэл амьд дээр шийдэгдэх гэдэг шиг л ийм энэ үеийн хувьд тийм зүйл тийм нөхцөл байдал ирээд байгаа. За энэ үед ихний үе дуусж байгаа юм байна. Халуун давталж чадаагүй үзэгчтэй Улаанбаатар Amazons Сэтгэл ерөөсүүдийн цувралын 3 дахь тоглолтын ихний үе өндөрлөө тоглоулах тоглолтыг арга барилтай тоглож харагдаад байгаа. За Amazons хэлдүүлээд үзэгч ч гэсэн мэдж байгаа яг дотоодын тоглогчд бол цэвэр яг 3-3 суурьтай гэж хэлж болохоор тоглож байгаа шүү дээ. Тэрнээс гадна нэг Элгоноор тоглогчдоо бас яг 3-3 тоглолтыг тоглогчдоор сонгоод аваад ирсэн. Энэ нь бас их ойлголцоод илүү амар байгаа. Тийм баг. Тэгээ дээрэс нь гол нь Amazons чинь 3-3 дээр хүртэл мэржлийн багтаа яг энэ нэрээр явдаг шүү дээ. Одоо улсад үзэлтүүд явж байгаа. Өнгөрсөн өдрөл бас тун сайн амжилтуудыг үзүүлсэн. Тэгэхээр аль багтаа тоглоулаа тий. Яг зөв. Магадгүй бэлтгэл сургалтын дээр 3-3 бэлтгэлээ ш давхар хийдэг баг. Ундрах дасгалжуулагч 3-3 дээр бол олон жил ажиллаж байгаа. Гарсиа дасгалжуулагчийн туслахаар магадгүй 3-3 хэсгийг хариуцдаг байж болох юм. За тэгээд сүүлд холбооны цомын аврагава шилдэг дасгалжуулагч болсны дараа дасгалжуулагч чадхан чаргалтай бас ярьж байхад ундрах ундралт дасгалжуулагчид бол эмэгтэй сагсан хүмүүст бол маш их зүйлийг хийж байгаа. Энэ одоо синд бол маш удаж байгаа хүн гэж одоо тодорхойлж цаг нь болсон ч гэдэг юм зүйлийг ярьж илээ. Тэглгүй яах вэ? Энэ дээр бол үнэхээр одоо маргах зүйл байхгүй гэдэг. Эмэгтэй лиг дээр Amazons-ын ахлах дасгалжуулагчээр авраг авсан шүү дээ. Шавга дасгалжуулагчтай ихлээд тэгээ сүүлдээ солигдоод ахлахаар томилогдсон шүү дээ. Тэгээд авраг авсан холбооны цомд хэрэглээ. Amazons-ын хамт энэ хийж болох бүхнийг хийлээ. За одоо тэгээд дотоодынхээс илүү олон улсын тэмцээнүүд Amazons-д бол хүлээж байна да. Тэгээд ундрах дасгалжуулагч гэсэн олон улсад чигшээ багийн туслах дасгалжуулагчаар хүртэл ажилладаг ийм хүн. Удахгүй бүхэлдийн тоглолтод мэдээж ажиллах байх ойлгомжтой. Болрын 2 оноо тоглолт бол Amazons-ын хэмжээр зөвлөжсэн хэвээр
За Амазонс тэгээд ингээд харахаар тоглогчоос гадна дасгалжуулагчдын бүрэлдэхүүн ингээд арын алт гэж гэдэг юм. Ер нь яг нөгөө багийн кор гэж ярьдаг штэ. Гол цөмөө ерөөс алдахгүй явж чадаад байгаа. Тэгэхээр арын албыг бас энд бол багтах зүг байх. За маш гоё давталгааны сонголт байлаа. Гэхдээ тэгээд төгсгөлийг хангалттай хийж чадахгүй байсаар л байна. Даваагүй хийж болох хоёр дахь давталгаагаа сая хэлбэрхэн давталгааг алдчих байна. За эмэгтэй дээдлийн нэг тоглолтод хамгийн олон удаа олон шидэлтийг амжилттай болгосон тоглогч бол Индра байдаг. Хоёр ч удаа 8 удаа олон шидэлтийг онгож байсан. Тэр нь одоо дээдлийн нэг тоглолтод хамгийн олон шидэлтийг онгосон рекорд гэж байдаг. За энэ тоглолтод одоогоор 3-ыг оруулчихсан байгаа. Нэг л хулан 4-ыг оруулсан. Хулангийн хувьд бол дээдлэн 7-ог нэг тоглолтод оруулж ирсэн юм байна. Ер нь энэ статистик өнөөдөр шинжлэхдээ үнэхээр үүсэхгүй. Ердөө 2 дугаар үргэлжлэж байна. Индра алдсан боловсролын самбар Кейли Чон болон дахиад авсан ариун цэцэг өмнөний шилжилтүүд маш гоё явж байна да. Энэ тоглоом дээр юусоо яг тасралтгүй үргэлжилж байгаа хөдөлгөөнүүд хэн нэгэн ингээд хараад зогсож байгаа тохиолдол ч юм тийм юм огт байхгүй. Бүгд хаашаа явах уу, юу хийх үү, хаан заслан тавих уу, аль хамгаалагчийг авах хийх үү, бүгдийг нь ном журмаар нь хийгээд байгаа. Тэгж утгаараа ингэж амархан харагдуулж байгаа гэж байна. За тэгээд яг эцсийн өчөд яг сов тоглож чадаад байна. Ядер дамжуултуудын нараас Кейли Чон алдаа гаргасан. Боловцог орж ирээд хулан суулаа. За халуун үгээд тоглолтод оролцсон Индра. За гүнгөө барьчлаа. Довтлоонд 6 секунд саран туяа халуун Кейли Чоны эсрэг хүнд байдал руу орчлоо доо задлсан дамжуулт цас чимэг дээр ирсэн. Цас чимэг харин шидэлтэй оноглоо. Хэцүү байдлаас хамгаалагчтай шийдсэн гэд маш гоё төгсөж чадлаа. Боловч насан наан гараад ирсэн Кейли Чон төгсөн дамжуул хойно үлдээлээ ариун цэцэг зүсээд орлоо. 41-21 20 онооны зүрх хадгалагдсан хэвээр. За энэ үе дээр Амазонсын одоо эхний үед авч ирсэн оноо бас рекордчлаа тий. Эмэгтэй дээдлийн яг нэг тоглолтод одоо нэг багийн хамгийн өндөр авсан оноо 139 байт юм байна. За яг одоогийн түүний ерөөсөд буюу хуучнаар хүлгүүт 23-аас 24 оны өдрөөс Монпоны эсрэг 139 оноо авч ирсэн. 139 гэдэг чинь тоглоом биш сонсогдож шүү. Тэгээ ялангуяа 10 минутын цагт өмнө шүү дээ. Яг нь тэгээд тэр за яа гоё дамжуулт байсан да. Тэр Монпоны эсрэг тоглоход бол тэгээд яа харахгүй 10 жилийн сарч байдаг тий. Лигт 2 жил хожиж чадаагүй байсан юм баг л да. Алдаатай тоглоом амжтай боллоо. Тэгээд Монпоны ер нь ихний хагас ер нь 4 үеийн туршил хагас талбайд шахаар хамгаалдаг байсан л да. Цаг бага яваад нэг 5-6 секундэд л довтлдог. Хүмүүг таслаад довтлоод оноо аваад яг л тийм байдлаар үргэлжилжсэний жилж байсныг нь тод санаж байна. Монпоны эсрэг 139 оноо хүлгүүд хойд авч ирсэн. Тэгээд тэр 139 онооны араас 126 ордог. Бас хүлгүүд Монпоны эсрэг. За гэрсэн ядсгалжуулагч бидгүнд харагдж байна. Улаанбаатар Амазонс болон эмэгтэй шгшоогийн ахлах дасгалжуулагч. Тэгээд цаг үе үргэлж яг нэг янзаараа байдгүй гэдгийг илэрхийлнэ гэхдээ наа статистик яаж юм л дөө. Монпон гэдэг нэртэй байхдаа ингээд 2 өдөр дараалаад хөлнүүдэд тэгж олон онооны зүрхтэй хожигдж байсан бол одоо нэрээ солиод шинээр дүр төрхөө өөрчлөөд ребрендинг хийж яриад байгаа шүү дээ. Тэгж Pirates болж нэртэй орж ирээд ивент итгэгч хамтрагч байгууллага бүхэн солигдсон. Гэхдээ багийн одоо дасгалжуулагчтэй гол үзэл санаа бол байгаа тэр баг үзгээ хаа. Тэгээд энэ удирлыг 2-оор дуусгалаа. Японы цом финаллаа. Одоо плей-офф шалгарах магадлал бас их өндөр болоо 2 тэгээд тэргүүлээд явж байна. Тэгж. Өөрчлөлтүүд энэ 1-2 жилийн дотор ингээд маш сайн явж байна. Тэгэхээр бусад багуудад ч гэсэн ийм боломж байгаа гэдгийг бас хэлэх хэрэгтэй. За тэгээд дээдлийг тоглож байсан одоо 10 жилийн ингээд байгаа хүүхдүүд бол одоо хөгжлийн лиг тоглоод сүүлд хөгжлийн лигийн кодын тоглолтын дээр бол Аночингийн үед кодын тоглолтод оролцсон. За Кейли Чон нэр одоо тий эзний дээдлэгт яг багийн лидер шилдэгүүдийн нэг болсноор бидний харах баха. тэгэлгүй байна. За шимэг Сарантуя Ариус нэг сул товтолж чадахгүй болоод байгаа чимэл борынуудаа тохиж аргалаа дундаа шийдсэн амжилтгүй. Боловцгийн самбар. Боловцгийн ариун цэцэг хай задлсан.
Яг тэгж бөмбөгтэй тоглогчийн дамжуулах боломжтой хэсгүүд рүү суларч гарч ирэхдээ гаргууд байгаамаа. Амазонсынхан нүдний шуум дагаад орж ирэх те одоо жавж руу ч юм уу 445 руу баруун 45 руу сулрахгүй бол дамжуулт өгөх нь хэцүү болоод ш дарж хамгаалаад. За Эрдэнэ орж ирлээ. Эртгэл нь Сэлгэнээс гарч их тоглодог тоглогчтой оруулж ирж байна да өнөөдөр. Харин доор гой дамжуулт өгсөн болор Эрдэнэ бөмбөггүй гөлчихсэн гоё байлаа хоёр оноо. Болор нүүл үзүүлж яа. Гайг болтой гэсэн асуудалч байна. Ажуун хараасаа бөмбөг зөхөллөө. Болорцыг хурдан давтгаан. За хизээ дамжуулт өгөл үнэхээр сайн гаргууд мэдж байгаа да. Өөрөө шууд явуулсан. Халууны хамгаалалт тохиолчлоосоо Аримцыг солгой төгсгөл алдсан Эрдэнэ маа авсан 3 тоглогчийн дундаас алдааслаа. Үнэхээр өндөр байна. Урт байна. Сая одоо голд нь ганцаархнаа л зогсож штэ. Тэгж гараа өргөөд бүр илүү урт. Хондог тасалж удаач цаанаас те. Болорт зэгт хэлж чинь. Зарим тохиолдолд зүгээр яг хоёр алхаал цацалтаа нэг алхаханд шаардлага байхгүй. Алхамтаа гүйцээд хийл гэдгийг л хэлээд байна. Саяхан төрүүлээ хандсны зогсчоо тийч. Хэрэн зүгээр үнэхээр нэрээ. Дэндүү 50 байна да Амазонсынхан. Амазонсгээд ийм өндөр тэгээд хурдтай байна гэхээр нөгөө 3-3 тоглолтыг тоглогчдын бас нэг даваа тал энэ дээр харагдаж байгаа. 3-3 бол хэдий хагасл байж ч гэсэн маш их энерги зарцсан болж гүйж тоглодог. Тэжлаараа ер нь бол тоглогчдод шидэлттэй хурдтай байж байх одоо шаардлагатай байдаг. Тэр нь ингээд 5-5 дээр ч гэсэн маш том даваа тал болж байна. Ямар гоё дамжуулт вэ? За сурлын ихний тоглолт 1 сарын 3-нд болсон 89-59 30 онооны зүрүүтэйгээр дууссан. Дараагийн тоглолт нь бол 29 онооны зүрүүтэйгээр 1 сарын 6-нд болсон. 3 дахь тоглолт 1 сарын 10-ны бим гараг 5 хүн үзүүлж байгаа. За бас л ер нь дүр зураг их л ойролцоо болох гээд байна. Гэхдээ өмнөх тоглолтуудаас ялгаатай нь юу вэ гэх юм бол тоглолтын бүр 1-р үеэс эхлээд 7 оноо тэргүүлтэй өөр ийм тоглолтыг эхлүүллээ. Болорцгийн шидэлт оновчгүй. Өнөөдөр бас нэг өөр сонин зүйл байгаа нь юу гэх юм бол үзэгч та бүхэн Tokyo аппликейшнаар бүх оддын тоглолтын саналаа өсвөлийн өдөр гэж санагдаж байна. Тий. Бүх оддын тоглолтын тасалбар бас өнөөдөр 13 цагт зарагдана гэсэн ийм мэдээллийг холбооны хуудсан дээр тавьсан байлээ. За бүх оддын тоглолтын тасалбар ш тэгээд яг Индра гэсэн 360 гээд өсөвдөө 2 үлэгээс асраар агаар дээр гаргаад дуусгадаг тэр товтлоонууд бас маш гоё чимтгэлтэй. Тэгээд сүүлд баяр мөнгөтэй ярилцчихсэн. Тэгэхэд бол Индраг эмгтээс гэсэнгүй ерөн зүгээр бүх цаг үе гэж яригдах ур чадвартай тоглогч тэр марахгүй байхаа гэж ярьжсэн. Энд дээрсэн дээр марахгүй цаг үе гэж яригдах хэвээр тоглогч. Яг ур чадвар юм. Яг бас хэцүү асуулт байна те. Индра үнэхээр ур чадвартай юу гэвэл тийм. Гэхдээ би баг хулаг сонгох байхаа. Үнэхээр одоо хийх зүйл те. Өөрийгөө хөгжүүлээд улмал аюултай болсоор байгаа шүү дээ. Шидэлттэй залж байгаа, самбар тэмцэн, нуруулаг, өвөгдлийн хөвчихсэн. Тэгээ өнөөдрөл одоо юу гэдэг байр 3 дээр тоглоход ямар ч асуудалгүй байна те. Тийм бас ур чадрын бас нэг одоо ямар сайн байгааг харуулж байгаа зүйл шүү дээ. Зарим нэг тохиолдолд 2 дээр тоглоход асуудал алаа. Зүгээр яг арайч холбон тоглох шийхгүй байна те. Бусдаараа бол үнэхээр одоо тун удахгүй 1-5 номер дээр бүгдэн дээр л тоглож чадах хэмжээнд л өөрийгөө хөгжүүлж чадхаар л ийм тоглогч байгаа харагдаж байна. Олон ч зүйл дээр өөрийгөө баталсан гэж бас бодож байна. Тэгээ олон Монголын сагсан бүс сонирхогчид ч гэсэн санал нийлэх баг. Гэхдээ Индра гэж сонгох хүн ч гэсэн маш их баха. Одоо нэг хувийн одоо асуудал гэдэг шиг маш олон өөрөөр хариултыг хэлэх ба. Индра ч гэсэн хангалттай олон амжилтуудыг гаргасан шүү дээ. Лиг төрүүлсэн, тэг шагналуудыг нь авсан MVP шилдэг хамгаалагч те. Онооны рекордууд түүний нэг дээр байна. Оюутны лигийн одоо бүх цаг үе дээр төвлөсөн шилдэг тоглолтуудыг үзүүлсэн. 81 оноо авдаг лээ. Юу лээ? За тэгж санаж шүү. За энэ удаа болорцгийн дамжуулалт таслагдлаа. Эхний хагасны сүүлийн минут яваад эхэлсэн байгаа. Тоо 53-25. 28 онооны зөрүүтэй өгүүлжлээд байгаа алдаа боллоо. Амазонсын 3 талдаа.
За шууд амжилтын гол дэвэн тэтгэгч хамтаа төрүүлж алах нь Unitel, мөн гол дэвэн тэтгэгчээр Саксангийн спортыг дэмжигч Coca-Cola ажиллаж байгаа. Торгуулийн хоёр шилжилтийг чимэд доллар үүсгэнэ. За саний тэгээ шилдэг ур чадвар Заагүй юм байна. Тийм ээ шилтийн усаалтаа гэж үзсэн юм байна. Ур чадвартай эмэгтэй тоглогч ярьжсэн. Тэндээ бас нэг зүүсээр яригдах хэрэгтэй бол ганц зул мэдээж. Тэгээ ганц зулын хувьд бол өнгөрсөн жилээс эхлээ эргээд дээдлэгтэй тоглож байгааг харах бол маш сайхан байгаа. Тийм. Ялцгаа энэ жил бүр финал ч гэсэн харах магадлал маш өндөр болоод байна шүү дээ одоо. Тийм байна. Үнэхээр ур чадвар өндөртэй олон тоглогчид байгаа гэдгийг бол марахгүй. Гэхдээ зөвхөн бусдаасаа бүр үнэхээр онцгой дээр бол би Аримцыг хулан Индра гэсэн тоглогчдыг нэрлэнэ. Үнэхээр одоо зогсох эцгүй байгаа нь үнэ шүү дээ. Өмнөх үеийн тоглогчид мэдээж одоо тухайн цаг үедээ бол шилдэгүүд нь байсан. Болор Индрагийн эсрэг довтлогоо нааж байгаад орсон. За энэ агсны сүүлийн байж болохоор довтлогоо. 9 секунд 30 онооны зэрэг үүсгэлээ ихний агс тэгэхэд маш гой задлсан да. Сармтя 3-аас байдгүй. Засчин 2 дахь боломж доороос 2 оноо аваад төгсгөж чадлаа. Багаас сэргээсэн довтлогоо байна. 28 онооны зөрүүтэй 55-27-оор ихний агс дууслаа. 15 минут бид нэр завсарлаад 2 дугаар агсаар болцснаа. Шууд амжилтын Platinum ивент тэтгэгч Дасанда Буухан M-банк. Балыг онгоц хурцсан уу? Та хадгаламжтай юу? Хамтдаа балыг аялах болон бусад бэлгийг хожих 50 гэр бүлийн нэг болоорой. Хугацаатай хадгаламжийн 100 мянган төгрөгийн орлого тутамд суулаатай. Хадгаламжтай гэр бүл аялдаг. M-банк. Шууд амжилтын Platinum ивент тэтгэгч Tino таны супер ап. iTrip application-ыг та ресторан, зочид, багцаа, аялын даг, аялын виз, такси, бүгдийг хэд дараас. Аялын амьдрал. iTrip. Далтлайрис ирэр. Store. Болор эдэн 3-аас шилэлтэн авах бол юм байна л да. Чон. За тэгээд чонан болор эдэн. Тэгээд чон зай байсан 3 онооны шилэлтэн амжилт байц чингийн самбар. Тэгээ сэлгээний тоглогчдоор эхэлж байгаа гэхэд бас их хүчтэй харагдаж шүү. Яг энэ байдлаас авч үзэхэд. Уртнаас нь Индра дээр хамгаалж байгаа. Индра гэхдээ илэрхлээ. Хурдан байлаа. 13 дахь оноо авч ин да Индра. Эхний хагас бол бүрч хол онооны зөрүүтэй дуусах аюултай байсан. Гэхдээ 2 дугаар үеийн төгсгөлд бол харьцангуй оноогоор толж дуусгасан ерөөсөө. Тэгээд чон. Уртнаас нь за Индрагийн эсрэг яваад орсон ботлогоо алдсан. За чимэд долларын нөхцөл хамгаалт сайн боллоо. Индрагийн хажуугаар орол хамхан гараад ирсэн. За тэгээд нөхцөл хамгаалтыг маш сайн хэлээ. Индра. Шууд шидэж байна. Цас чимийн шидэлтэр амжилтгүй болсон. 2 дахь боломжоор саран туяа тоглосон. За 3 дахь боломж үүсгэх нь гэсэн инэрл гөргөөр юм болгож чадсангүй. Франкцын тасгалжуулагчид бол хэдэн ч онооны зөрүүтэй байсан. Ер нь гарааны тоглогчтой бол суулгах дургу тийм тасгалжуулагчтэй. Зүүн тоглогчоор тоглолдог. Гэтэ энэ удаа бол харьцангуй олон тоглогчийг ашиглаж байна. Болор эдэн 3-аас
шилэлт нь оновчгүй болсон Бямжаав. Итүгийн ирвсүүдийнхэн үнэхээр одоо самбартаа дутуу байна л да. Өмнө шилжилт гоё. Болор Эрдэнэ өөрт нь зайвуулсангүй дамжуулт юу гайхамшигтай. Showtime Amazons. Маш гоё тоглоо байлаа. Кейли Чон за Болор Эрдэнэ ихний дамжуулт гоё байсан. Гэхдээ Кейли Чон тийм богино зайд тэгж гоё өгнө гэдэг. Ямар үзүүштэй тоглоо байваа. Засчмик. Болор Эрдэнэ эсрэг за хамгаалагчаас сарсан гэж үзэж ах шиг байна. Маш гоё багийн тоглолтыг Бямжаа 2 оноогоор төгсгсөн. Чимэдлгор. За 30 секунд нэлээд доошилчлоо одоо. Чимэдлгор эндрэл 3 секунд байгаа. Эргээд наан цас чимэг дээр ирсэн. Цас чимэг шидтгээс өөр аргагүй байсан. Шидэлт амжилтгүй болсон. Болор Эрдэнэ самбар. Урд нь тоглонд Улаанбаатар Амазонс баг шилжсэн. Кэдэшон Болор Эрдэнэ дундын зайн шидэлт амжилттай болсон. Хангалттай зай байлаа. Доолн за чимээг үхэн байсан дэж 11 оноо кидинэ авцсан байх шүү. За өмнөх хоёр тоглолтод бол Баатрин Болор Эрдэнэ статистик бол яг удирдлагын статыг харьцуулахад тийм айхтар сайн бол байгаагүй. А гэтээ энэ бол мэдээж удирдлагын үнцэнтэй тоглогчд бол нөлөөлөхгүй шүү дээ плей-офф тоглогчоос. Чимэд доолгоор суул шидэлтэй алдаж байна. За ихтэй хоёр тоглогч хоорондоо бүгнэтлүү тэмцээд алдчихлаа. Дүүгэрсүүдээс хийж болохоор товтгоонуудаа дараалуулаад алдчихлаа да. Индра Насангийн эсрэг задлсан цас чимийг Бямжаавыг догж аргалаад 2-ыг гаргалсан. Ямар гоё төгсгөлээ. Гоё довтлоо байлаа. 29-34. За дүүгэрсүүдээс даваагүй хөдөлгөөд оршиход бэлэн болсон байна. Кэдэчон Болор Эрдэнэ урднаас нь хангалттай суларч чадсан. Шидэлт нарийн саргаан олсонгүй Бямжаав дахин нэг удаа 2 дахь боломжийг үүсгэсэн. Урднаас нь Рононы шидэлт муу амжилтгүй. За Индра Насангийн алдаа болсон. Ялцчихгүй алдаа байлаа. За даваагүй орж ирж байна. Анжлын шилдэг рүүкид тэгээд даваагүй Алтай ч гэдэг юм уу тоглогчдын дүрслэлтөө явна да. Тэгэлгүй яах вэ? Тэгээд Алтай бас их нөлөөтэй байсан. Шилдэгүүдийн тэр шилдэг рүүки тоглогч, амжилтны агсан тоглогч, шилдэг хамгаалагч гэдэг. Бусад багуудаас Амазонс биш болоо бусад багуудаас боломжшууд тоглогчд үүсэх болоо да. Амазонсын өөрсдөө үнэхээр жигдэлтэй. Тий. Тийм олон минут ингэж тоглоод идэх хүн бас соврхон. За сая Кэлчон. Тэцэн болор харин цэцэг хулаа хоёрыг татаа суулгаж. Нүрийн жугам дээр байсан гэж сая гадаа залт байхдаа авцсан гэж үзчихв. Сая бас л үгүй юм шиг харагдсан. Саяны үндэсгээс дэлгэрэнгүй байсангүй. За тий челленж эзэхэлж магадгүй Улаанбаатар Амазонсоос. За шууд үгэлж гин үү? Юу болов? Амазонсын ч учиргүй суугаад эхэлсэн шүү. За өргөжлөх юм байна. Челленж аваагүй юм байна. Тэгээ саний Улаанбаатар Амазонсын багаараа жигдгээ ярьсан. Одоо эрэгтэйлэгээс хүлгүүттэй болыг адилхан тий. Тийм. Одоо өнгөрсөн жил бол лиг үнцэнтэй тоглох шимбэгээл өсвөрлөгийг бол их хоёр нэрлэгдэжсэн. Статистикууд бол dig жигдэг байсан шүү дээ. Тоглогчтой. Тэрнтэй бол одоо адилтгаж ярьж болох ба. Индра 3-аас за онооны зүрх арай ойртсон шүү. 22. 30-аар шалдаад байсан. Болор Эрдэнэ харин өнөөдөр тун дараахан тоглолтыг үзүүлж байна. 4 оноотой. Кейли Чон дундаас шилдэ алдсан Сарантвягийн самбар. Индра. За өөрөөс орчих гэсэн үгүй байна. Хамгаалагч гараас ирсэн юм байна. Тэгээ үндсэндээ тоглогчийн одоо бүр одоо төрөгдүүлж байгаа нэг зүйл нь ариун цэг хулаа хоёр одоо ололтыг нэг сар амарсан шүү дээ. Тэр бас их том нөлөө үзүүлсэн. Тэгэхээр 75% хүрэхгүй байсан санагдаад байна. Тэр их санагдаад байна. Зүгээр ариун цэг хулаа хоёр 75%-ээс дээш тоглолцсон бол хэцүү л тий. Тэгвэл яг тэр хоёр бас ер нь болох магадгүй шүү дээ. Гарцаагүй болоод ирнэ гэсэн үг. Тэгээд
Сүүлийн жилүүдэд чинь ариун цэцэг 2 MVP болоод Тэгсэн. Индра голоор нь авсан. Хулан үлрэлийн MVP болов шүү дээ. Финалийн MVP болсон. Тий. Өнгөрсөн жил бол хулан CBA тоглоод тогт байгаа. Сүүл финалийн цувралын үеэр бол Монголдо ирж таарсан. Тий. Тэгээ багийнхантайгаа одоо багийн ард бол байсан. Тэр нь бас багийнханд нь бол их том сэтгэлийн юм болсон баг тий. Болж тэгээд багийнхнаа маш сайн сэргээдэг зүгээр хажууд нь байхад л тэс өөр байдаг шүү. За болродын 3 оноо. За бидэнд яг одоо хулан харуулад байна уу? Болродны 14 дахь оноо юм байна. Уншлаар үзэхдээ түрүү нөгөө жижиг болродтой андараад. Амсаас чи ер нь өнгөрсөн жилийн одоо мобилийн болрод байсан бол энэ жил одоо 3 болродтэй удаар Тийм байсан шүү. Тэгээ болрод цэцэг байна. Энэ болроогоо 7 оноо амсаас. Чимэд олгоор дамжуултанд гар хүрсэн. Зас чимэг алдсан. Хэлчон видоохоо. Маш амархан хамгаалагчдын алдаа гэж гарч ирээд байгаа маа. Үнсэн юм хийлээ. За хулан ариун цэцэг тэргүүтэй тоглогч сэлгэнд суудсан байгаа шүү дээ. Энэ үед л хамаасаас хооноо улам холдуулаад байна. Тэгээ одоо энэ байдлаар гарч ирэхгүй байлгүй дээ баг ер нь. Мэдээж оноо нэг 15 мав тий 10 руу төгөх юм бол бас орж ирэх боломж магадлал байгаа бах. Тэгээ Кейли Чон талбай дээр байхад Амазонсын довтлооч амгалан байдаг л да. Тэг. Болор цэцэг хамт байгаа бөмбөгсөн эзэмшдэг шиддэг. Довтлогоо оновчтой болсон. Ямар хүнд байдлаас төгсөгч вөө. Өөрөө итгэж ядаад байгаа шүү баг. За 2 болроогийн хослол. Ямар гоё дамжуулт байваа. Маш гоё мэдэрч өглөө ингээд 4 минутаас татгшаа 3 дугаар үед явж байх үед сурчлагын завсралын цаг болжээ. Шууд дамжуулалтын Platinum ивент тэтгэгч IT Zone таны дижитал аяллаа эдгэл түнш. Даруу түшиг төрж гарч ирсэн. Түшиг баруун довтлоо оноочтой болсон 2 оног. Илгийн түшиг авч чадлаа. 16 дахь оноо. Тэр сүүлийн он торгуулсан гэж байна. Өнөөдөр тоглолт үргэлжилж байна. Тоглооны самраас өнөөдөр Амазонс их олон удаа авч байна. яа харахгүй энэ будалтай талбайн зүрх маш их байна. Өнөөдөр тоглолтын туршид хамгийн нуруу намтай тоглогч нь хөтлөн гэж будалтай талбайд сайн тоглолтын үзүүлээд байна. За тэгээд шууд дамжуулалтын Platinum ивент итгэгчээр Тина Суперап, Тина Суперапаар дэлхийн 57 улсад X-га дуудан төлбөрөөр төгрөгөөр төлөх боломжтой. Яг одоо Тина аппликейшнийг татаад 20,000 төгрөгийн урамшууллыг та бэлгэнд авах боломжтой юм байна. Мэдээж бас яг одоо энэ цаг хугацаа бол монголчуудын ихэнх нь Таиланд, Вьетнамаар халуун дулаан орнд биднийг бас үзэж байгаа ах гэж бодож байна. Look TV-гээр ч юм уу те. Гэхдээ бас энэ Тина аппликейшнийг татаад та бүхэн ашиглаж болох боломжтой юм байна. Яг одоо хэрэгтэй цаг үетэй байгаа хаа гэж бодож байна. Заман шууд дамжуулалтын гол дэвэд идэх хамтдаа төрүүлж алах нь Unitel. За хулан ариун цэгөрөд бол 11 тоглолтод оролцоогүй байна. Хулан 10 тоглолтод орсон. Ариун цэгөрөд бол 8 тоглолтод орсон юм байна. Тэгэхээр боломжгүй. Боломжгүй гэсэн. Болролтын үнцэнтэй тоглож байгаа. За энэ шагналд бол 2 болрод нь за урт насан болролт цэгчд юм бол тоглолцод бол боломжтой. Тоглолтын тоон бол бүрдэж байгаа. Тэгэхээр яг статистик аваад үзэх юм бол болрод нь магадлал өндөр байна л да. Тэгээд Баатрийн болрод. 14 дугаартай удагтай талбай тоглогч. Тэгээд гол нь өөр багуудыг бид нэр ярихад утгагүй болчиход байна л да. 15 тикгээ дуусгачаад идэг одоо өөр юу үсэх юм бэ те? Тэс одоо бүр төгс үзүүлчээ дээ. 15 тоглолтоос ямар 16 хожигдaltaй биш. Үнэхээр одоо Амазонсын шагналын хурыг буулгах баха тоохгүй. Зя тоглоом дээр алдаа гарлаа. Манай зүрх улам бүр холдоод эхэлсэн.
Келли Чон энэ талд авсан. Зүр яг ингэж бодогдод байгаа. Энэ холирол магадгүй Кейли Чон 10-тад ч юм уу те. Робинсон итүүгэнд ч юм уу. Магадгүй хулангийн хамт те. Тэгээд өөр одоо Pirates хин нэг те Arizona Wings ч юм уу. Тэгэж байвал үнэхээр эмэгтэй лиг байна. Маш гоё сонирхолтой болгож. Инхээр Amazon-ын бүрэлдэхүүн үнэхээр зузаан байгаад байгаа юм л та нэг. Зайтгүй ерөөсүүдийн сэлгээний тамирчид техникийн алдаагаар торгуулсан гэж байна. Өнөөдөр одоо хүртэл бас нэг ойлгомж үзүүл байгаа нь яг тэр ахлах тасгалжуулагчийн судлалаар хэн байх нь тодорхойгүй байна да. Эдгээр ерөөсүүдээс хэн яг энэ солилцоонуудыг яаж оруулж байна? Одоо шүүгчдтэй харьцаж байна, челленж авах уу үгүй юу гэдгийг хэлэх үү? Өдөртхөн хэрэгтэй шүү дээ. Багтаа. Чэндүгээ төсвийн суулт дээр гадар хувцастай сууж байгаа харагдаж байна. Цул цэсгээ яаж бод. Сандерс огт харагдахгүй Тэгээ байна. Сандерс бол ахлацч жуулагч харагдахгүй байна. За итүүгээ ерөөсүүдээс тэгээ тайм аут захиалж байгаа юм байна. За яг энд туслах тасгалжуулагч боллоо да. За завсарлын дараа ингэж болцъя. Шууд дамжуулалтын Platinum Event тэтгэгч IT Zone таны дижитал аяллаа эдгэл түнш. Технологийн бараг цогцоорно. IT Store. Шууд дамжуулалтын Gold Event тэтгэгч хамтдаа түрүүлж алах нь Unitel. Салбарын үйлчлэгийг гар утсаараа Unitel аппаас аваарай. Ариун нурцтай гэрэлтэж шарсан чибата сэндвич, амтд шарсан пицца, эсэлгэн чүмхтэй моцарелла стейк, амтсан будаатай кимчи пап, үссэн бүхэн багтаасан бүслийн багц худалдан гарлаа. Сурчлагын засварлын итүүгээр ерөөсүүдийн захиалсан засварлын хугацаа дууссан байгаа 77.43. Сарантуя чимэдлгоор за энэ тоглолт ногт нэг ингэж тогтоо шидэх боломж бүрдээгүй байсан да. Энүүдээр шидлээ алдчихлаа. Даахуу гүмбэг талсан чимэд болгоор цас чимэг болрогдны хажуугаар дайраад явсан 2-1 авлаа. Хурдаар аялуулахыг гоё давтлага байна. Амазонсын зүйл бас нэг магтах хэвээр зүйл нь яг нэг Лигоно тоглогчдын сонголтын дээр үнэхээр сайн байгаад байгаа маа. Жил болгоо найдаж. Тий, жил болгоо. Ерөөсөө нэг муу сонголт, буруу сонголт жил болгон гэж одоо өнгөрсөн жил энэ жил л үстэй. Өмнө чинь Лигоно руу тоглоод байсан шүү дээ. Өнгөрсөн жилээр Грейсбергийг авчирсан. Берг бол удирдлагын турш хуланг одоо хангалттай хэмжээнд орж тоглосон. Магадгүй Грейсбергийг бас ирэх жилүүдээс Амазонс биш юм аа гэхэд өөр багийн бүрэлдэхүүнээс харах юмсан гэсэн хүсэл байна. Тэгээд Кристина Кинг бол одоо хөлбөдийн бүрэлдэхүүн 2 жилийн тоглосон. Үнэхээр дийлдэхгүй бас топ төвшин тамирч шүү дээ. За тэгээ Амазонс үед энэ жил бол Амари Робинсон гээд Самбра найдвартай зузаатгсан. Нэмээд Келли Чоныг олж байгаа юм гээд. Келли Чоны дамжуулалтаар болор хоёроо авлаа. Тэр энэ багийн яг нэг Лигоно тоглогчдын сонголт бол жилийн жилд их найдвартай сайн байгаад байгаа маа. За 3 дугаар сүүлийн 30 секунд төв ерөөсүүдийн тоглоог Дарий цэц чимэг халуун. За халуун ямчаас бомбөрсөн гэж үзлээ. Хамгаалчаас ирсэн. За Амазонсын бүрэлдэхүүнд инхлнээс бусад баг тоглогчид л байдаг хараад ирлээ дээ. За техникийн алдаа өгчлөө халуунд. Өөрөөр дөрөвт алдаа боллоо. За хэн шидэхээр болов боловцыг шиднэ гээд нэгнэр нь заагаад байна. Бямжааг шидгэнэ. За сая тэгээд шүүгчтэй л маргарсан гэж үзсэн юм л да тий. Бол та. За Бямжавын хувьд бол энэ тоглолтод 2 оноо авчихсан байгаа. За Амазонсын тоглолт талбайд гарч ирсэн тоглогчдоос за Эрдэнэ одоос бас бүгд оноо авсан юм шүү. Ямар нэг байдлаар. Ер нь энэ байдлаараас тэгээд 4-р үед дээр бас л одоо сэлгээний тоглогчд нь тий.
тоглоод бүгд л оноо авах байлгүй. За өнөөдөр харин дараагийн тоглолтод үнэхээр сонирхолтой үзэгчтэй. Дархан United хасын хүлгүүд. Дархан бол үнэхээр одоо хүлээлтээс авсан сайн тоглолт үзүүлж байгаа. Хүлгүүд харин 10 дараалсан хожлын сурлаа зогсоолгосон. Харин сүүлийн 3 улирлын финалист Метал хэдийн 9-р байранд явж байгаа ч гэсэн зангараг нь хайчих уу. Өнөөдөр улирлыг тэргүүлж байгаа Visage Knights-тай тоглоно. Энэ тоглолт 16 цаг 10 минутаас танд хүрнэ. Тэгээ хүлгүүд Дарханы тоглолт маш их анхаарал татдаг гэж байна. Тулга ямар сайн формтой байлаа. Сүүл хожиход 25 оноо авсан. За нэмээд өдөр шахсан бас багтаа хэдийн уусчихсан маш гоё тоглолтыг үзүүлж байгаа. Маш гоё залуучууд ч үү дээ. Тий. Шинэлэг онор нь бас их сайн тоглолтыг үзүүлж байгаа гэдэг. United бол ялч нэг уучраа олцсон байгааг нь харагдаад байгаа. Тэгээд маш том шалгалтыг л өгөн дөө энэ тоглолтоос тэгэлгүй яах вэ. Хүлгүүд бол харин эсэргээрээ хүлгүүчүүд ээ. Одоо тэгээд ямар ч тохиолдолд байсан гэсэн чанартай сагсан үгийг үзүүлдэг Монголын нэг царай олсон баг. Гэхдээ нэг шалтгаанууд бас баг зэрэг хүчин сулруулж байгаа зүйл юм бол тэмүүлэн 3 тоглолтын орохгүй гэсэн тийм хоригтой байгаа. Тэрнээс нэг тоглолт бол өнчөд хавд шанхуудын эсрэг хожигдсон байна. Тэгэхээр тэмүүлэнгийн нөлөө энэ үлрэл их байгаа. Тэгээ бусад тоглогчид яаж тоглох нь вэ? Бэлгүүн тоглох уу гэдэг олон асуулт үүнд байна. За ингээд 3 дугаар үеийн тоглолт энэ үрээд өндөрлөж байна. 33 онооны зөрүүтэй 4 дугаар үе 2 минутын дараа эхэлнэ. Шууд амжилтын гол дэвэн тэтгэгч Шунан Дурдам амтыг зөвхөн KFC-гээс. KFC онлайн захиалга. Toyota-гийн албан ёсны дилер Top Motors. Шууд амжилтын Platinum ивент тэтгэгч IT Zone таны дижитал аяллаа итгэл түнш. Технологийн бараг цогцоорн IT Store. Ариун урцтай гэрэлтэж шарсан чибата сэндвич, амтд шарсан пэкэ, эслэгэн чүмхтэй моцарелла стейк, амтсан будаатай кемчи пап, үссэн бүхэн багтаасан хүслийн багц худалдан гарлаа. Улаанбаатар Амазон сэтгүүр эрсүүл багуудын цувралын 2 дахь тоглолтын сүүлийн суурлын 3 дахь тоглолтын сүүлийн үе эхэлж байна. За Амазонсын давталгаа 58% байна гэж байна. 3-аас 50%-тэй шидэж байна. За бүр ингээд 50% даваа явчлаа. За талбай дээр гарсан бүх тоглогч нь ингээд оноо авч байна Улаанбаатар Амазонсоос. Хэдүүгээр эрсүүдийн давталгааны хувь хараанс сааргацсан. Гээд нууцлаас засаад таавал харуулах бах. Үнэхээр одоо бүгд л давталгаанд жигд оролцлоо гэж хэлэхээс өөр яах вэ? Болор цэгэл 1 оноотой байгаа юм биш үү? Багаас хамгийн бага оноотой торгуулийн шийдэлтээс оноогоо алсан байна. Чимэд болгор 2 оноо. За одохгүй тэгээд инглинг магадгүй талбай дээр оруулж ирэх баха. Тэгээд инглинг бол одоо оноо аваагүй. Тэгээд талбай дээр гарч ирэх байгаа. Инглингийн хэдүүл дээдлэгт орж ирсэн өмнө л Амазонсын бүрэлдэхүүндэг байсан санаад байна. 3-3-ын пролигт бас тоглож ирсэн. Эрдэнэгийн донд шийдэл амжилтгүй. За өнөөдөр тэгээд Франк Гарсиас гэж бодогчид тоглогчдоо маш гоё жиг тоглуулаа. Минутыг хуваарлажлаа. Өнөөдөр яг нэг шүүмжлэх зүйл нь хоол тоглогчдоо амраалгүйгээр их олон минут тоглуулаадсан. Тэгээд одоо өнөөдрийн хувьд бол жишээ нь
болор эдэн болор цэг нарыг суулгачвал орондноос хэнийг гаргаж ирэх нь их тодорхойгүй юм л та. За чимэдлэр хоёр шилтийг шиднэ. Амжилтсан. Шууд амжилтын гол дэвэнтдэг шум дурлам автыг зөвхөн KFC-гээс. KFC Хамгийн шууд амжилтын Platinum эвэнтгч спортын дэмжигч Toyota-гийн аль бисний дэлгэц Top Motors гол дэвэнтгчээр хамтдаа төлөж авах нэмэлтэл ажиллаж байгаа. Болор эдгээр өгсөн амжилт амч болсон. Эндра өнөөдрийн тоглолтын дээр бол одоо төсөөлж ирсэн шиг тийм их товтлогоо гүйцэтгсэнгүү, тийм өндөр оноо авчулж чадсангүй. Мэдээж одоо түн дээр хийж байгаа хамгаалттай ч гэсэн холбоотой байх. Уртнаас нь бүтэн тоглолтын туршилт түн дээр хамгаалт хийлээ. Эхний үед бол харьцангуй их оноо авсан. Монголын шилтээр 3 ч удаа оногч байсан. Эхний үеэс хойшоор оноо нь буурчлаа. Болор эдэн суларсан. Олон зан шидэлт амжилттай болсон. За Улаанбаатар хамсаас гээд тоглооны өндөр байгаа нь яг энтэй холбоотой байхаа. Сул шидэж, сул давталж чадаад байна. Дээрээс нь сул шидэлтүүдээ ялангуяа 3 оны шидэлтүүдээ оновчтой болгож байна. Тэгж. Тэр бол үнэхээр даваа тал байна. Боломж олдоо тэрийг ашиглаж чадахгүй байх юм бол эсвэргээрээ нөгөө талдаа сэтгэлзэн даваа байдлыг бас олох боломжтой шүү дээ. Тий. За 34 оны зөрүүтэй байх үед одоо бидний хүссэн хүлээсэн тоглогч инглэн орж ирж байна. Ингээд Amazon-саас талбайд гараагүй тоглогч боллоо. Залуу тоглогч инглэн оноо авах юм бол Amazon-сын бүрэн бүрэлдэхүүнээрээ бүгдээрээ оноо аваад тоглолтыг дуусгана. За энэ шидэлт амжилтгүй болсон болор эдэн самбар. Зарим үзэгчид маань бас их сонин санагдчих болох юм зүгээр. Хоёр бүтэн тоглолтын туршил Amazon-сын талаар ярьлаа. Яагаад гэх юм бол илүү байгаа багийн талаар яа харахгүй доминант шилд давуу байгаа багийн талаар ярихаас өөр арга байхгүй. Тоглолтын туршид одоо 30 гаруй онооны зэрэг 20-с дээш онооны зэрэг бол тогтмол барьлаа шүү дээ. Тийм. Тэгээ дээрээс нь одоо юу гэдэг тоглоом дээр бараг 60% тоглож байна. Ийм төгс одоо тоглож байгаа багийг одоо ярих уу яах вэ? 88 оноо хэдийн аваад байна. Тэдэн 100 оноо хүрэх боломж байсан хэвээр Эрдэнэгийн алдаа боллоо. Засчин дээр гарсан алдаа. За Amazon-сын одоо бол инглингийн оноо хүлээж байгаа. За үндэсний Супер Лиг нэртэй байхад эрэгтэй дээдлийг тухайн Альянстай харцаг гэж санагдж байна. Дор самбуу гэж залуу тоглогч талбайд гарч ирээд багийн бус тоглогч нь бүгд оноо авсан байсан. Дор самбуу тоглолтын төгсгөл хэсэгт 2 оноо аваад бүтэн багаараа одоо үгтэй баярлаад баяр хүргэжсэн. Тэр төсөв бол яг санаанд бууж байна. За инглэн бол харин магадгүй шүү. Одоо Amazon-сын ер нь тэрийг бэлдээд байж магадaltaй шүү. Цэлгээний санал дээр сууж байгаа хүмүүс одоо юу бодох вэ? Тэр онооны самбарыг л хараа сууж байгаа. За чимэд болохоор баруун богоо бэртэлтэй байгаад байгаа. Тэрийг бооцсон. Ахаад бас сая жоох эвгүй дараад унчуу да. Богоо бариад байна. Энэ чимэд болохоор энэ баруун гарч бас олон бэртсэн шүү дээ. Нэг олимпийн үеэр бэртдэг гар мөн бистэй хүн баха. Яг шиддэг гар л байсан санагдаад байна. Сагсан хүмүүст одоо бүх зүйлээ зориулж аваа Монголын шилдэг домголж байгаа тоглогчтой юм шүү дээ. За ямар тач харуулсан шидэлтээ өөрөө шидэх юм байна. Гайгүй юм шиг байна. Тэр нь бол гараа барай л байна. Өмнөх тоглолтын дээр ливгүй болцсон байсан. Тэгээд одоо тэгэхээр гүрийгээл тоглож байгаа хаа. Яг энэ чухал үе. За солгоогоороо залж мараг солгоо шидэх гэдэг нэг үе. Гараас нь хэцүү байна да. Одоо манлал гэдгийг л одоо өөрөөсөө л харуулж ийн л да. Тэр хаж байгаа солгоогоороо залж байгаа баруунаараа шидэж гин. Яа. За тэгээд тоглоод үргэлжлүүлэх юм байна. Сэлгэний санал руу суулгүйгээр. Тэгээд багийн хамгийн туршлагатай тоглогч лидер те. Ийм үед үнэхээр одоо хоошоо суухыг хүсэхгүй байгаа нь яг зөв. Маш гоё мэдрэмжийг төрүүлж ин тамирчны хувьд. Гэхдээ өөр нэг эрсдэл нь бол бэртэл улам бүртээ сэдрээд аюултай болох уу. Дараагийн тоглолтуудаа тоглож чадхааргүй болчих үү дээ л гэж бодож байна. Одоо ийм нөхцөл байдал ч тэгээд өвчин намдах юм уугач болтгоод гүрийгээ тоглох л байх л та дараагийн тоглолтууд. Индрагураас шилд амжилтгүй чимэдлгоор боломжийг үүсгэсэн. За гар нь гайгүй юм шүү. За тэрэгтэй зөвөр байгаад байна. Дамжуулсан гараас эсрээд байна шүү дээ. Өмнөх тоглолтын дараа асууж байхад яхахгүй бас их зөвөртэй хэлчихсэн л та. Тэгэхээр тийм
хол тоглохгүй байгаа, ойрхон тоглож байгаа учраас голоор бэлтгэл сургуулт гэдэг ер нь идэх хугацаа бол олдохгүй байгаа хөө. За бараг оноо зүрээс рүү ингээ холдсон үе дуусах төгсөж байгаа учраас авчул яа тийм л доо нэг талаар шигүүл дуграал гараа барай зэгсрээд байна. За одоо тэгээд суучих шиг байна. Дарахгүй бас аргагүй ихэд л хэлгээний санал руу суучих шиг. Тэгээс өөрөө бол ер нь дуустал тоглохоор л байсан болов гэж бодож байна. Шууд энэ шүү гэж тий. Тэглгүй одоо яаж утсан эхний нэг арга хэмжээг авсан дээр баха. Ялчгүй энэ тоглолт болоод аяг тийм 6 минут тоглоод дуусан. Дараа нь бүхэл бүтэн тамирчны карьер байгаа шүү. Тэглгүй яах вэ? Инглин тоглоом дээр энэ удаа энерл саалт хийжлээ. Засчмиг Эрдэнэт эсрэг за Амазонсын хамгаалалт байр эзэлжлээ. Дундаа шилжилт амжилтгүй болсон бөмбөг тоглогчийн гараас гарсан байна. За хөлбөр дуудаж байна. За одоо болтгоо үлдсэн хугацаанд Амазон сахан бол гэхдээ бэлцээ хөлбраа илүү туршиж үзэх, баталгаажуулах юм л зүйл харагдчихээн да болрогдны шийдэл утсан. Халууны самбар Индра урдан тоглоонд 2 эсрэг гараад ирсэн байгаа. Индрагийн солгой төгсгөл даваа явчлаа. За тэр буухтаа бас эвгүй буучуу яв шагаага бариад ах чинь. Яа доглоод явчлаа да тиймээс. За энэ болрогдны илүү болох гэсэн юм байна. Түүний ирвсүүдийн энэ үлээж үнэхээр адарматай драматай байлаа да. Яг нэг гівн олдоо болох нь уу гэтэлтэй. Хэсгэлжуулагч тамирчид гадаа тоглогч дээр мэдээж одоо асуудал үүссэн болоод байх болсон явсан байгаа. Тэгээд удирдлагын ихэнд бол бэртлэх юмдэлтэй бас чимэд болгоо бэртэлтэй байсан бол тоглогчид байгаагүй. За Индра бас хэдэн тоглолт үлдсэн санагдаж байна. Индра тэглүү одоо сүүлд бол нэг тоглолт бол үндсэн шүү дээ. За Гарсиа дасгалжуулагч баг нь бол ямар ч асуудалгүй хожоод явж байдаг. Энэ удирдлагын шилдэг дасгалжуулагчдыг одоо маргаангүй үзье. Маргаан 15-ыг 2 өдөр дараалал шилдэг болох магадaltaй байна. За эрбсүүдээс харин чимэд долгорыг оруулж ирэх гэж байгаа харагдлаа шүү цаа. Дахиад уу? Тий гараа хоорой цэлгэний судал руу цалцгийн судал руу явж байгаа харагдлаа. Эрдэнэт дундаас шилэн амжилтгүй. Одоо ингэж ер нь барих нэг боломжгүй болсон байхад шаардлага байна болоо. Тэгээ өөрөө л тоглоё гэж байгаа бах та. За тэгээ нэг бодлого бас алга тасгалжуулагч байхгүй байгаа те. Индра. За жоохон заарахт нь шидсэн дэшил угаагаад гарсан. Боловцыг алдаа боллоо нүлэгцсэн. Тэгээ одоо энэ боловцыг цасчимиг Индра Сарантиа те. Тэр тоглогчид бол Шигшээгийн бүрэлдэхүүнд хамтдаа олон тоглолтод оролцлоо шүү дээ сүүлийн жилүүд бол. Цаана дараагийн тоглолтууд дээр шүү хэрэгтэй шүүхлийн тоглолтуудыг шүүнд эзлэн явуулах шүүгчид бас ирсэн байгаа харагдаж байна. Тэг үзэгч та бүхэн 13 цаг 40 минутаас эхлэх тэрхүү тоглолт 16 цаг 10 минутын тоглолтыг Эмбанк Арена төвлөсөн ээж үзэх боломжтой. Баахан хажуугаас нь уур амьсгалыг мэдрээд сайхан тоглолтуудыг үзэх ийм боломж байгаа гэдгийг дуулгын мэдээж PSN-ээр шууд амжуулан өргөнө. За хэцүү үлгүү тэгэхээр 2 хоног дараалал back to back хүн тоглолтыг хийх юм байна. Маргааш SJP-тэй бас тоглох байртай байгаа шүү дээ. За энэ 24 цагийн дотор тоглох нь шүү дээ. Эпстэй хийх тоглолт бүс нийтийн 2-3 бичиж байгаа 2 багийн хоорондын тоглолт маш их зүйлийг шийдэн. Тэгэл ер нь одоо тоглолт болгон ач холбогдол нь бүр л улам гэж нэмж байна. Ач холбогдолгүй тоглолт гэж юу аах вэ? Гэхдээ улам л бүр те өндөр ялангуяа тэр сэтгэл зүй, байрлал, бүс нийтэд эзлэх байр суурь магадгүй удирдлагын шагналуудад ч гэсэн нөлөөтэй энэ тоглолтууд үргэлжлээд байна. Тэгээд толгойн цомын финалдаас хожигдчихсан учраас мэдээж хариу авах. Бас жаан ойлгомжтой. Инглингийн дундын шилдэг амжилттай болсон. Улаанбаатар Амазонсын тоглогчид бүгдээрээ их оноо авлаа. Зарим түрүүний ярьжсэн шиг тийм сенсацтай зүйл болсонгүй шүү. Шууд оноо авахтан зэрэгцээд Амазонсын сэлгийнийх нь рүү харлаа. Төдийлэн айхтар реакшн гаргасангүй. Бараг зэрэг хамгаалт руу нуцаад шуу яа гэсэн. Тэглээ. Сягураа наа цасчимгээс. Одоо хэдүүлээ харин Амазонсыг 100 авахгүй юу гэдгийг хүлээхээр боллоо 3 минутанд. Шууд амжилтын платинум ивент тэтгэж таны дижитал аяллаа ихтгэл түнш IT Zone та компьютер принтер ухаалаг төхөөрөмжүүдээ IT Store-оос аваарай. Болрогдно. За
За чимэглэхөр шилбэд ороод ирчихсэн байгаа. Нэмээд уянлгэр мөн орж ирсэн байна. Болорцгийн 2 оноо. Болорцыг хувийн 3 тоноогоо авлаа. Өнөөдрийн тоглолтод оновчтой болгож байгаа ихний довтолгоо нь сургуулийн шилтийн шумны араас 1 оноо аваад байсан. За Болорц гэвч удирдлагын тоглолтод 17 оноочтой дамжуулт. Холбооны цом дээр. Холбооны цом дээр. Дамжуултын одоо рекорд тогтоосон доо хувийнхаа. Тэгжил тоглолтыг мэдэрж байгаа юм. Талбайг тэгж харж байгаа. Тэгээ Болорцгийн тий. Дээрээс нь өндөр учраас маш том даваа байгаа юм л да. Өндөр бие өвчтэй шийдэлтэй одоо тий заална бүхнийг л хийж байгаа. Тий. Холбон тоглогч өндөр байна гэдэг бол өөрийг нь хамгаалж байгаа эсрэг багийн холбон тоглогч бол одоо намхан байх магадлал өндөр. Дээгүүр нь одоо хамгаалагчдаа бүгдийг нь харж байгаа гэсэн үг. Тэгээ Болорцгийн хувьд их залуухан тоглогч үү дээ. Тий. Одоо ч 24 мөлөг хүрж байгаа хон гараад. Ер нь бас тамирчны зам бол олон жил байна шүү дээ. Тэгвэл Амазонсын бүрэлдэхүүнийг харахаар за хулан ариун цэцэг үнэхээр лигийн тасархай тоглогчид байгаад байгаа ч гэсэн насаар бол залуу тавирчд байгаа шүү дээ. Тий. Туршлагын хэвд бол бүр одоо юу гэдэг насандаа баймгүй туршлагыг аль хэдийнэ хөрөнгөлүүлж гисэн тоглогчд байгаа. За бөмбөг энчээр алдахнуудаа гэсэн цас чимэг тач өөрийн болгосон. Тоглолтын сүүлийн 2 минутын хугацаа эхэлж байна. Тоглолтын ялагч албан бусаар ширхэд ойлгомжтой болсон. Ингээд хэлэхэд олон энэ үед Индра бол шилдэг боллоо. Сурал 3-ыг болж байна. За Монголын дээдлэгт бол 3-ээс одоо эрэгтэй эмэгтэй гэлтгөө эргэн ирсэн өрдөө нэгэлдэх болтлоо байгаа. Тэр нь бол өнгөрсөн жил Итали төгөлд хаахны баг болсон доо. 3-ыг үлээ. Тэг 3-ээс. Завраг дэлхийн түүхэнд 3 дахь нь ирсэн баг шүү. Нэг нь Филиппиний финалд ирчихлээ тий. Тийм хүн болж исэн. Гэтэ би 3-1 гэж санаасан 3-ыг хэлээ 3-ыг. За тэгэхээр итүүгээр өсөдөл ийм л том одоо хар нүхэн дуунж байна. За гэтээ мэдээж өнгөрсөн жил металл борож сэргийрж үзүүлсэн гэдэг бол боломжгүй зүйл байхгүй гэсэн үг. За дараагийн тоглолт болтол бас ярилцах зүйл хийх зүйл их байна да. За тэгээд дараагийн тоглолт бас ахлах цогцолч лигоноор тоглогчд байх үгүй юу гэдэг бас асуулт байна. Эрдэнэ 2 тогломжийг үүсгээд авдалсан алдаатай буйнлгэр алдаа гаргасан байна. За хоёр багийн тоглолтын дараагийн тоглолтын хувьд бол 1 сарын 13-нд мэгмар гарагт болно. За тухайн өдөр одоо тэгээд энэ цоврал нэг мөр шийдэгдэж дуусах үгүй юу гэдгийг бид нэр хамтдаа харах болно. Зарим нөгөө цоврал болох 10-т Pirates маргааш 11 цаг 10 минутаас 3 цоврлын 3 дахь тоглолт хэрвээ Pirates хожил бас 3-ыг болгоно. Гэтэ энэ цоврал ер нь ойролцоо өрсөлдөөнтэй тоглолт бол цоврал болохыг магадлал өндөр гэж таамаглаж байсан. Маргаашийн тоглолтоос бас их зүйл шалтгаална. Цас чимэг задал за өөрөө довтлчлоо. Ямар гоё довтлоо вэ? 2 оноо. За сүүлийн минут ажиллаад эхэлсэн байна. За тав хүн дуудахгүй тоглолтын араас дахин сануулгад Дархан United зөвлөгөөний тоглолтыг үзээрэй. За тэгээ 16 цаг 10 минутаас бишрэлт металл BSH Knights-ийн тоглолтын таарх хүлээж байна. За амралтын өдрөө PS-тэй хамт байж магадгүй Эмбакерын төрөлцийн сагсан өмгийг үзэж шимрүүлдэг олон хүмүүс үзэгчид нэгэнтэй байгаа байх. Өнөөдөр ч гэсэн маргаашиг ч гэсэн маш сайхан гэр бүлэрээ тав хүмүүс тийм боломжтой. Өнөөдөр харьцангуй хүүтэн өдөр байгаа шүү дээ. Гадаа 20 гаруй градусын хүүтэн. Тэгвэл бас дулаахан уур амьсгалыг мэдрүүлэх сагсан өмгийн тоглолтод танд хүрэх болно. За тэгээд дахиад нь болоход өнөөдөр бол боддын тоглолтын санал асуулга сүүлийн өдөр байгаа. Тийм учраас та бүхэн Tokyo аппликейшн ашиглаад дэмждэг тоглогчдод санал өгөөрэй. 16-17-нд боддын тоглолт явагдана. Сая орсон бол 100 оноо төгрөг байлаа. Нөгөө л цас чимэг 2 оноо авсан ингээд тоглолт инхүү дуусч байна үзэгчтэй 97 71 30 26 онооны зэрэгтэйгээр өнөөдрийн тоглолт инхүү өндөрлөө. Цувралын эхний 3 тоглолтын онооны зэрэг ерөнхийдөө ойролцоо өнөөдөр бол харин эхнээсээ эхлээд хэмнэлээр илүү хэлж тоглосон баг нь Амазонс байлаа. За өнөөдөр мөн Улаанбаатар Амазонсын бүрэлдэхүүнд байсан бүх тоглогчид байд гарч бүгд одоо ямар нэг байдлаар оноо авсан юм. Гайхалтай тоглолт болоо. Энэ тоглолтод хамтаа байсан үзэгчдэд баярлалаа. Тоглолтын тайлбарыг Цэнд 2 насан буян миний би тайлбарлууллаа.